За сайн бацхан хүүхдүүдээ. За ингээд өнөөдөр та нартайгаа анхлан уулзж байгаадаа багш нь баяртай байна. Багшийг нь оюун гэдэг. За өнөөдрөөс эхлээд ингээд бүгдээрээ багшаа бодоод сургалтынхаа үйл ажиллагааг явуулнаа. Ингээд хүүхдүүдтэй амжилт хүсье. За суугаад тэтгэрээ нээгээрээ. Багшаа баярлалаа. Бэлчин хам би чинь сурлаа. Багаанги багшаа баярлалаа. Бэлчин хам би чинь сурлаа. Багаанги багшаа би хайртай. Ухан сэрсэн бодин санд минь. Хобод харгыг заасан. Багаанги багшаа баярлалаа. Бэлчин хам би чинь бодин сурлаа. Багаанги багшаа баярлалаа. Бэлчин хам би чинь бодин сурлаа. Багаанги багшаа би хайртай. Үсэлтэнсэн саруудад минь зүүн шохарлыг заасан. Багаанги багшаа баярлалаа. Энэ хугацаанд маш олон амжилтыг гаргаж багштай дандаа баярын мэдээ дуулдаг. Та нартай баярладаг шүү, хайртай шүү. За тэгээд 12 дугаар ангиа бас амжилт дүүрэн төгсөөрөө тэгээд ирээдүйх нь ажил үйлс хүүхдүүдтэй өндрөөс өндөр амжилт хүсье өрөө. Баярлалаа. Ямар нэгэн юм болох юм бол за чи чаднаа ястаа чадна шүү гэж ард тусаж дэмжиж өгдөг маш их баярлалаа. Тэгээд одоо ингээд бид нэр хамт байх 3 жил болсон байна. Тийм учраас илүү нэгнийгээ ойлгоод таньж мэдээд хамтдаа өөрс мөрөлдөх юм байхгүй сайхан 3 жилийг дурсамжтай өнгөрүүлцгээе. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн за сууч. За ингээд хүүхдүүд маань 9 намрыг ухтаж 9 хаврыг гүдээд ингээ ямар ч байсан 9 жил сургууль эрдэмтэн олон сайхан багш нараараа эрдэм номыг заалгаж за тэгээд ийм сайхан авьяаслаг сайхан хамт олонтойгоо 9 жилийн ангид суусан байна. Тэгээд та нартаа бид нар маань бол ямар үе шаттай тулгарч ирж байгааг гэхээр суур боловсролыг бүрэн эзэмшээд одоо дараагийн шатны боловсрол буюу ерөнхий эрдмийн мэдлэгээ эзэмшснийхаа дараа сонголтоо хийгээд бид нар сонголтоо хийсэн байгаа тийм ээ. Хийсэн сонголтондоо одоо хичээнгүүлэн зүтгэж өөрийн зорьсон мэргэжлийн эзэмших дараагийн шатныхаа боловсролын үйл ажиллагаанд орохоор ингээд төлөвлөөд одоо энд ингээд сууж байна бүгдээрээ. За ингээд хүүхдүүдийнхэн цаашдынх нь одоо нөгөө их сурах их үйлсэд нь амжилт хүсээд за тэгээд бидний хичээл бодвол юу байгаа вэ гэхээр ирээдүйн би гэсэн нэртэй ийм хичээл байгаа. Савхан хийлэн цанцэн дээр минь ягаан бэхэлээ ахяат тусахгүй заруулэгми ертөнцөд ижилсэн сайн нөхөдөө ердөөч мартахгүй ангийн хаалгыг
мэдэж сурсан бэ гэвэл би анги хамт олон яг ямар байдаг гэдгийг мөн хичээлээс илүү зан төлөвшлийг ингээд сургуульд сурсан. За миний мөрөөдөл бол одоо эмч болж хүмүүсийг эмчилж өвчин зовлон ямар нэгэн өөртөө итгэлгүй хүмүүсийг өөртөө туслах гэсэн мөрөөдөлтэй. За мөн цаашдаа гадаадд сурч боловсрон Монголыг илүү ингээд сайн ирээдүйтэй болгохыг зорино. За ирээдүйн өөртөө хэлэхэд чи эмч болж чадсан байх болно. Чи чаднаа гэж хэлж байна. Би ирээдүйд сургуульд сурахдаа уншиж бичиж бодож сэтгэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хамгийн гол нь анги хамт олноороо нэг баг болж ажиллаж сурсан. За миний мөрөөдөл болохоор өөрийн хүссэн мэргэжлэрээ амжилттай суралцаж улс орон аав ээж ах эгч багш нартай ажилттай сайн охин болохыг мөрөөддөг. За би ирээдүйд Азийн орнуудад сурч боловсрон эх орондоо ирж мэргэжлэрээ ажиллан хүнд тус болж бусдыг хайрладаг энэрэнгүй сэтгэл зүйч болно гэж байна. Я би болохоор элдэг зан тэгээд бие яг яаж авч явах тэгээд ингээд төсвөр төвчээрийн талаар ер нь бол сурсан. Тэгээд миний ирээдүйн зорилго болохоор ингээд тэквондогоор олимп төв дэлхийн Азад ингээд Монгол улсынхаа нэрийг ингээд өндөрт гаргахыг зорддог. Тэгээд ирээдүйн өөртөө ихтэй чи ингээд Монгол улсынхаа төрийн далбайг төв дэлхийд гаргасан байх болно. Би юу сурч мэдээж юу хийж чаддаг болсон бэ? Би бие дааж альва зүйл хүлээж тандаж суур мэдлэгээ эзэмшсэн. Миний мөрөөдөл нь өөрийн шинэ амжилтаа тогтоож гэр бүлийнхээ ингээд ачийг хариулсан сайн охин болоод IT чиглэлээр сайн суралцсан тэгээ сайн нөхөртэй болно. Тэгээ ирээдүйн би болохоор суур боловсролын гэрчлэгээ аваад 12 дугаар ангид орох 3 жилийн үр дүнтэй өөртөө итгэлтэй бусдыгаа манлайлах шилдэг сурагч болж IT мэргэжлэрээ амжилттай ажиллаж сайхан мэргэжилтэйгээрээ өөрийн дураар сайхан амьдрнаа гэж. За би 9 жил суралцахдаа юуг сурч мэддэж юуг хийж чаддаг болсон бэ гэхээр бусдаас суралцаж бусдаас тэгээд үлгэр дуурайл авч тэгээд бусдад үлгэр дуурайл үзүүлэх тэгээд өөрийгөө үнэлж ингээ хайрлах тэгээд бас бусдыг хайрлаж сурсан. Тэгээд миний одоогоор хамгийн ойрын мөрөөдөл гэвэл сургуультай зургийн клуб байгуулъя гэж юу амар их бодож байгаа. Тэгээд ирээдүйд өөрийнхөө хүссэн мэргэжлийг эзэмшиж тэгээд зөв хүнтэй ингээ гэр бүл зохиогоо тэгээд аав ээжтэй сайн явж байгаа ингээд харуулхаа мөрөөж байгаа. Тэгээд ирээдүйн өөртөө хэлэхэд яг өөрийн хүссэн өөрөө болж чадсан гэдэгт итгэж байгаа шүү гэж хэлнэ. Дөрөв бүлгийн Тэмүүлэн гэдэг тэгээд 9 ангийн сурагч. Тэгээд би юу сурч мэдж юу хийж чаддаг болсон бэ гэвэл мэдээж суур боловсрлоо эзэмшсэн. Тэгээд өөрийнхөө дуртай спортуудаар хичээл сурсан. Тэгээд бас анги хамт олон найзууд их чухал гэдгийг ойлгосон. Тэгээд миний мөрөөдөл болохоор ангийнхаа найзуудтай тэгээд ангийнхаа найзуудтайгаа хамт ирээдүйд тэгээд гадаадд сурч тэгээд боловслоо тэгээд ирж Монголд ажиллахыг мөрөөддөг. Тэгээд ирээдүйн би амжилттай, сайхан дурсамжтай, сайн найзуудтай, их аз жаргалтай амьдралтай боломоор байна гэж бодож байна. За намайг Даваад оржийн самбуу гэдэг. Би 9 анги суралцдаг. Тэгээд миний сурч мэдээж хийж чаддаг зүйл нь ангийнхныгаа бүгдийн сайн ойлгож, тусал дэмжиж бүгдэнтэй нь яг адил хандаж ойлголцох ёстой гэж ойлгож ухаарсан. Тэгээд үүнийгээ хийснээр бид нар нэг анги шиг бат бөх ийдэг найрсаг анги болно гэж. Тэгээд миний мөрөөдөл маань болохоор миний хувийн мөрөөдөл нь сургуулийн амжилтаа төсөж хүрсэн мэргэжлэрээ ээж аавынхаа ачийг хариулж сайхан амьдрна гэж бодсон. Тэгээд ангийнхандаа бүгд ирээдүйдээ амьдралын гоё найзууд болцгоё гэж бас уриалсан. Ирээдүйд болохоор том улсуудаар гэр бүлээрээ аялж аз жаргал дурсан зүгтэн гэж хэлсэн. Тэгээд бас нэг юм байж тээ. За. Тэгээд мөрөөдөл дээр болохоор гадаадд сурч амьдрна гэж бас бичсэн. За мөрөөдөл нь дээд болтугай. За ингээд цаг байгаа болохоор уг нь бол бүх хүүхдүүдийнхээ уншуулаад тэгээ бид нар ингээд бүгдээрийнхээ бичсэн имийг бол мэдээж тэр ханандаа байрлуулна. Тэгээ бүгдийг сонсомоор байна тийм ээ. Гэхдээ бүгдээрээ маш гоё зүйлсийг мөрөөдөөд өөрийнхөө ирээдүйд хэн болохыг бол тодорхойлоод бичсэн гэж багш нь итгэж जैन. Тэгээ хүүхд болгоны мөрөөдөл биелж хүүхд болгон ирээдүйдээ ихтэй аз жаргалтай байх болтугай. Тэгээд амжилттай суралцаж хүссэн мэргэжлээ эзэмших болтугай гэж ерөөё.
За бүгдээрээ энэ баяр хуваалцгаад сууж байгаадаа маш их баяртай байна. За амжилттай хонхны баяраар тэмдэглэж сууж байгаа бүх хүүхдүүдтэй болон за багынгийн багш, оюун багштай, за одоо анги удирдах байгаа болормоо багштай болон мөн эцэг эхчүүдтэй бүгдэнд нь за хонхны баярын мэндийг хүргье. За та нарын маань хувьд миний хамгийн анх багш болоод дааж авсан анги маань буюу хамгийн анхны бас хамгийн нандин дурсамжийг бүтээсэн хүүхдүүд маань юм шүү. Тэгээд төгсгөж чадаагүй явсандаа бас маш их гонигтай байна. Тэгээд бүгдэнд нь хамгийн сайн бүхнийг бас хүсье. Тэгээд цаашдынх нь амьдрал нь цаашдынх нь сурлаг, урлаг, спортын бүх зүйлсэд нь бүгдний өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд бүгднийх нь ирээдүй маш гэрэл гээтэй сайхан байх болтугай гэж хүсье. За тэгээд бас энд нэг хүн бас ирсэн байна. Тэгээд та бүгдээ сайн яа. Я да мэдчихлээ дэвшүүлээрэй чигүнэ. сайн сууж За чингүний маань бас сандраад байгаа болтой шүү. За багчийн та бүгдэд бичдэг. Бэлдсэн одоо нэг 6-аас 8 дугаар анги буюу 3 жилийн хугацаанд хамт сурч байхдаа маш олон одоо ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. За хүүхдүүд маань өөрсдөө зохион байгуулдаг. За эцэгчүүд маань бас түүнийг дэмжиж ажилладаг ийм маш олон зүйлүүд байсан. Тэгээд тэр болгоноос багш нь зургнуудаа нийлүүлээд нэг ийм бичлэг болгосон юм аа. Тэгээд та бүгдтэй л бичлэгийг үзүүлье.
Эрдмийн сарууд орднож мартахгүй төгсөх оюутны сэтгэлийн души ойхон зинхээр хавригч мартахгүй эрдмийн сарууд буцнагээс аюул хайцэжиндэ дүрэн баяртай эргээд ангидаа сухуйгэглээ аллаг нүдэндэ суудан нулмастай эрдмийн сарууд буцнагээс аюул хайцэжиндэ дүрэн баяртай эргээд ангидаа Наа хамтдаа бодсон шиг баярлаа. Тэгээд илгээг нь хүлээж авлаа. Тэгээд бүх хүүхдүүдтэй, за эцэг эхчүүдтэй болон багш нартай бүгдэнд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хамгийн гоё гэрэлт одхон таамаг байна. За тэгээд бидний Физикийн дөрөв багш нарын зүгээс физикийн олимпиадын амжилттай манай улсын олимпиадын хөрөл медаль тэ хашаа хөрөл медальтан өнөр одтой бицэн хүндэтгэл үзүүлээд өнөр одтой тасгийн сордогч өндөр зүйл ажиллах хүсээд одоо бас нэг адны ажиллах Монгол Улсын зөвлөх багш Болормоо багштай 9 ангийн хамт олондоо төгсөлтийн баярын мэнд хүргье. Эрдмийн далай сургуулийнхаа нэр төрийн баталгаа олсон эрхэм сурагч та бүхнээрээ бахархаж байна. Монгол улсын хэмжээнд үндэсний бичгийн төрөлцсөн хичээлийн олимпиадад анги нийтээр аймгийн хэмжээнд дид байр эзэлсэнд юуны өмнө та бүхэндээ талархал илэрхийлье. Эхлэлний боловсрол гэдэг маань Монгол хүн бүрийн хамгийн эрхэмдэж явах ийм сайхан бичиг соёл юм аа. За мөн математикийн олимпиад, физикийн олимпиад, гих мэтлэнгийн бүхий л төрлийн олимпиадад хүүхэд болгоно хүч чадлаа сорж аймаг болон улсын хэмжээнд алдар нэрээ цорилтуулсан ийм сайхан амжилтаар төгсөлтийн баяраа тэмдэглэж байна. За мөн саяхан шин таеквондогийн дид мастер маань түрэн гарлаа. Ингээд нийт 9 ангийнхаа сурагчид болон тэднийг байнга дэмжин ажилладаг эцэг эхчүүд та бүхэндээ Эрдмийн далайн нийт багш ажилчид сурагчдынхаа өмнөөс баярлсан талархснаа илэрхийлж байна. Та бүхэн минь цаашдаа үр хүүхдийнхаа төлөө мөн хамтан зүтгэхийн төдийгүй хүүхэд нэг бүрийн хөгжил, хамгаалал, тэдний эрүүл мэнд гэх мэтлэн бүхий зүйл цогц үйл ажиллагаанд хамтран зүтгэж хүүхдийнхаа ирээдүйн сайн сайхан иргэн байхад хувь нэмрээ оруулна гэдэгт бол итгэл дүүрэн байна. Ингээд та бүхнийхээ ажилтан амжилт сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Мөн 9 ангийнхаа 46 суралцагчдад төгсөх шалгалтанд нь амжилт хүсье. Аюухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшийн хаяад дахиад сонсохгүй бангийн хахалрыг зөлхөн хала алдрайхан насаа үлдээ баяртай
Өглөөд баяртай